Гангара шоу таамттай үзэгчтэй маш их баярлалаа. Нэвтрүүлгийн маань оргил мөч зочдтойгоо уулзаад бэлэн болсон. Өнөөдөр ирчүүдэд зориулсан Silver Brand-ийн зөвлөгөө энэ зуны гангараанууд болон бусад мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Ингээ нэвтрүүлгийн зочин хөшгөний ард та бүхэндээ уулзах бэлэн болсон баг. Ингээ дуучин, цорын дөрвөний ажилтан, аархагч төр модыг та бүхэндээ танилцуулж байна гэрээ. Өгтөө авцгаа. Аархагч гэж оолж юу яач юу? Арих эвгүй сонсогч байна. Юу нэг ингэж нэрлүүлж байгааг бах тий. Тий, ер нь зөвөр аархагч гэхэр над жоох эвгүй санагдав. Яг Оргоорхагч гэж байгаа юм шиг тий. За, сайхан зусч гинөө. Сайхан зусч байна. Сайхан зусч байна. Уран бүтээл өндөр. Өндөр байна. Энэ онд бас тоглолт маань амжилттай болсон. Хоёул ч өвөл нэг уулзъя гэж ерөөсөө өслийн төрөө бүдээгүй маань их завгүй яж таарсан. Тоглолт амжилттай болсон баяр. Тоглолт амжилттай сайхан болсон. Тэгээд бас 21 аймагаараа тойрол ирсэн. Тий. 21 аймаг одоо бүгднгээр нь тойрч гэсэн үг. Тий. Сомдуудыг оруулж гинөө. Сомдуудыг бол одоо яриул их олон болно. Би 14 оны 1 сараас би өөртөө их том зорилго тавьсан. Монголын 360 хэдэн сом гэж ярьдсан юм байлээ. Ер нь бол яг байдаг сомдууд нь бол 30 хэдэн сом байд юм лээ. Тэгээд 330 хэдэн сомаар яг бүгднгээр нь очиж тоглоно гэсэн тийм зорилго өөртөө тавьсан. Тэгээд тоглохгүй 3 сар нь болохоор 103 сар. Бус сард нь бол тэгээ 1 сар ч хамаагүй тэгэл тоглож явсаар байгаад нэг 3 жилийн дотор бүх сумдуудаар амжилттай тоглолт дуусгасан байна. Гэхдээ Баян өлгийн сумдуудыг хилдээсэн байгаа. Тэгээд тэнд бас уран бүтээлүүд манаас арай харахандаа бас нэг тийм сонирхолтой байгаа юм шиг байлээ. Арай хил дээр дараа нэг дуу гаргачихгүй байлээ. Тийм, аргал гэхэр л юм. За тэгээд зуны халуун өдрүүд үргэлжилсээр байна. Одоо энэ зуныг хэрхэн яаж өнгөрүүлж байна? Гэртээ сэнсээ эргүүлээр байж гин үү? Хөдөө жоохон агааралж гин үү? За ер нь бол одоо дондгоо өвөр хангаад уяаны морд маань байгаа. Тэгээд тийм учраас одоо адуугаа явж байна. Наадамд очиж мордоо уйж байна. За дээрээс нь бас дуулах арга хэмжээ нь бас тасралтгүй гараад байгаа. Тэгээд ер нь бол хөдөө явах дуртай. Улаанбаатар дээр нэг 2 хоногор л нэг бол хөдөө хотоос жоохон зайдайхан гараа унтчмаар санагдал байх юм шүү дээ. Тийм. Халуун байшин ч хэцүү. Энэ яг бол тэгээд. За, уяач хэлье. За, наадамд өгч гинэ. За, тэгээд их 7 хоногт чинь ингээл наадам боллоо шүү дээ. Тэр дундаа болоо төр мантрын өдөөд. За, уран бүтээлчгээсээ гадна бас морой бас хожих гол байлгүй. Сая бол хэллээ тийм ээ. Уяа солонгонд тааруулж байгаа. Тэгээд өдрийн бодол шөнийн зүйд болсон. Тэр их нарийн их ажлуудаас хаваалцаач. За энэ жилийн хувьд бол одоо улсын наадам маань их сайхан болох нь бол ойлгомжтой байна. Одоо ер нь ингээд хойдлоо хоодог ингээд хот оргин тойрон бол бороо их ороод их сайхан нэлхногоо гарцсан хөнгөтэй сайхан байна. Тэгэхээр Улаанбаатарын наадам, улсын наадам бол сайхан болох нь ойлгомжтой. За тэгээд дээрээс нь бол одоо аймагуудаар энэ жилийн хувьд маш том одоо улсын бүсүүд, улсын даншиг наадмууд одоо болно. Сүхбаатар аймгийн төвдөр улсын бүс гэж одоо том хэмжээний наадамтай улсын чанартай наадам гэсэн үг байхгүй юу? Тэгээд Дундгуй аймаг бас улсын бүстэй, Өвөр хангай аймаг улсын бүстэй, Увс аймаг бас одоо хонхын хайрхны тахилга бас таньшигтай. Тэгэхээр одоо ер нь бас олон одоо томоохон аймагуудад бол улсын бүс чанартай наадмууд их болно. За миний хувьд бол одоо Дундгуй аймгийнхаа улсын бүст уралдахаар мордоо соож уйж байгаа манай уяач маань. За Өвөр хангайд бас уяач маань бас Өвөр хангай бүстэй уралдах гэдэг бас уяа солонгонд харуулад байж байгаа. Юу нэг хичнээн төрлийн насны одоо. За ер нь бол 6 нас сургуулаа байгаа. Тэгэхдээ энэ жилийн хувьд бол би нэг 2 их морь, за 1 соёолон, 1 хязаалантай байж байгаа даа. Өгчлүүд нь одоо яг бэлгэний байна уу, яг унгаа адуунууд байна уу, яг сонгож авсан. За сонгож авсан ч байна, бэлгэнийх ч байна. За тэгээд өөрийн адууных ч янз янзэл байна да. Сүхбаатар, Дорнд, Өвөр хангай тэр гэсэн тийм Увсын Тэс гэсэн тийм адуунууд байна да. Зүгийн хурдан ажнанад байгаа юм зү. Ер нь ягаад энэ хурдан морилоо яваад орчихваа. Ер нь багын хүсэл мөрөөдөл ер нь байсан уу? За ер нь 5 наснаас эхэлж хурдан морилсон. Тэгээд эхний 1-2 жил бол эмээлтэй хоромж оролдог гэсэн. Сүүлдээ бол ерөөсө дандаа зайдаг эмээлэг оромж оролцсноогүй юу? Тэгээд 5 жил хурдан морилсон. Тэгээд ер нь бол наадмыг өсөн хүлээдэг. Наадмын өсвөрийн бүх болохоор барилждаг. Би ч өсвөрт сумандаа нэг төрүүлж нэг
үзүүлсэн юм. Оо за. Нэг урд удмын даагаар шагнуулжсэн 8 дугаар ангид. Оо за. За тэгээд нэг ундаг дугуй тэр үчижтэй жинхэнэ одоо хүүхдээ өслөн байлаа шүү дээ. Машинтай болсон юм шиг л хүүхдүүд чинь нэг суманд бол нэг 2 3 хаан хүүхэд дугуйтай шүү. Тэгээд тэрний нэг бас нэг дугуугаар шагнуулж байсан. Бас нэг хөгжим нэг юм гэрэл астдаг нэг хятад хөгжим гарч ирдэг гэсэндээ тийм хөгжмөр шагнуулаад тэр хөгжмийг сонсоод үйчээ. тэр хөгжмийг сонсоод ер нь урлагт их хөглөгдсөн. За тэгээд тэр даагыг бас үлгэн даваад их одоо бүр их юу маань сонирхол маань бүр их өмөр үеих тийм хүсэл маань багасаа ах наснаас эхэлсэн. За тэгээд хэсэг бол одоо оюутан болоод уран бүтээлийн зам сонгоод бол мориноос бохоос өдр бол айгүй хондирсан. Дан яг нэг урлаг гэдэг талаас одоо чиглээд тэгээд аархал дуу гарснаас хойш одоо орнотгаар тоглолтоор хаасаагүй явж явахад бол хүмүүс бол айгүй хадаа билгэсэлтэй. Яг л одоо энд байгаа сайхан уяач одоо том ах нараа уяачнууд маань ч гэсэн бас одоо бэлгэлж эхэлсэн. Тэгээд тэр хүний бэлгэл садуугч одоо авахгүй байлтайш яах ч биш тэгээд аваад уяач найз дээр тэгээд дараа нь очиж явна. Тэгээд уяач найз дээр өгөөд тэгэл уралдуулаад эхэлсэн. Тэрнээс хойш нэг одоо 4 жил болж байна. Аархал дуурснаас хойш 4 жил болж байна. Тэгээд 4 жилийн хугацаанд бас миний тэр бэлгэнд авсан зааман өөрийн адоонууд оролдож яс Эрдэнэт уяачийн буйнд бас энэ жил би аймгийн алдарт гэдэг цолыг бас авсан байгаа. Оо за нэг үзэгчдийн өмнөөс баяр хүргэе. Тэгээд зарим хүмүүс бол одоо бас их олон жил насаараа ч уйж байгаа хүн байна. Насаараа уяад сумын алдартч байна. Тэгээд янз янз байдгийн гэсэн намайг бас богино хугацаанд дотор бас аймгийн алдарт болсон гэж ярьдгийн. Тэгээд бас аргагүй манай дунд гуйн дэлгэр хангаа уул гэж байдаг. Дэлгэр хангаа уулын тахилга жил болгон болдог. Би дэлгэр хангаас юм байхгүй. Тэгээд дэлгэр хангаа уул чинь аймгийн тахилгат бол аймгийн статустай. Би жил болгоно наадамд очиж уралддаг. Тэгээд хайрхан болт хүчилсэн байна. Тэгээд их хурдан бас богино хэмжээнд бас аймгийн алдарт цолыг бас авсандаа их баяртай байгаа. Яхаарахгүй чи бас харбагийн юм бас байна шүү. Хэрүүл те яхаарахгүй. Яг гоо багын дурсамжууд гэх юм бол маш олон дурсамжууд байгаа. Одоо 80-аад оны хүүхдүүд, 90-аад оны хүүхдүүдийн тухайн наадам юм болоод тийм ээ. Шимэг энтергээд. Би бол яг бай нэг 3-4 насл унж ирсэн хамгийн унж чаддгүй одоо азарганы амыг дийлдэг байсан байхгүй. Тэгээс азаргаас сүрддэг тэр дийлс үүднээс тэрээс хотын хүүхдээ очиж унж чаддаг. Гэтэ босод нэг 2-3 насыг бол унждаг. За хайргийн давд орохгүй нэг 10-11 хавцаал ордог л байсан л да. Би бол яг хурдмар унаад би хайргж үзээгөө. 5 жил унахад. Гэтэ тэр бол дандаа сумынхаа наадамд. Тэгээ би бас боддог байхгүй. Одоо энэ бас энэ аймгийн алдартын амжилттай бас холбоотой юм болов. Юм дотоогоо нөхөж байдаг гэж ярьдэн шүү дээ, тий. Хүүхэд байхад би аригдахынсан гэж айгүй их мөрөөддөг. Төрүүлэхийнсэн гэж айгүй их мөрөөддөг байсан. Ангийн хүүхдүүд тэнд цог мөр ундаг, тэд нар орд гараал алгалдаг. Би тоосонд нь л байдаг гэсэн байхгүй. Тэгээд би их боддог, их одоо мөрөөддөг, хүсдэг байсан. Би хизээ нэг төрүүлэх юм бол доо гэж хасагдсан байхгүй морноос. Тэгээд эргээд бас том болоод мор уяад ингээд явж байхад бол морд манаас оролцсон наадам болгондоо айрагдаж төрүүлж ингэж байгаад бол би их баярлдаг. Яг тэр нэг хүүхэд байхад би их төрүүлсэн бол бас одоо яах ч байсан бэлээ гэж би бас дотроо зүгээр нэг хувийн бодол нэг тийм байж байна. Сая бол өөр аргалаа бас хальт яриад өнгөрлөө. Энэ дууны талаар бол мэдээж өчнөө зүйлийг ярьсан баг. Гэтэ анх магадгүй өөрөө чи ингээд олон нийтэд таниулсан сая та хэллээ шүү дээ тийм ээ. Өд орнотгаар олон сайхан хүмүүстэй уулзаа явахад дуугаараа овоглогдож дугаараа танигдаж ингэж явах бахархал бол хаагүй нэг тийм бас нэг аргалаа үз. Би 10 онд соёл урлагийн сургуулийг төгссөн. Тэгээд яг төгсдөг жилдээ Монгол үндэсний дууны их наадам гэж үндэсний телевиз, за Бородын ариг ус телевиз, өвөр Монголын Одон телевиз гурав хамтарч нэг үндэсний дууны их наадам гэж Монгол туурхтан даяараа тийм дууны уралдаан зохиосон. 800 гаруй уран бүтээлчд оролцсон тийм уралдаан болдсон. Би тэгээд яг оюутан байхдаа төгсөөгүй байхдаа тэр нэг ихний шалгаруултууданд н ороод тэгээд төгсгөлийн шатнд болохоор 7 сарын 9-нд болсон байхгүй. Тэгэхээр би 6 сард сургуулаа төгсөөд 5-6 сард төгсөөд тэгээд сургуулаа төгсөө сар болоод би тэр тэмцээнд төрүүлээд машинаар шагнуулаад тэгээд давхар надад соёлын дэргэний ажилд ингээд цолгдсон байхгүй. Боловсролын соёлын нийлэг ухааны яамны сайд тэр үед Утган баяр байсан. Бас амжилттай явсныг хэлсэн байна шүү дээ. Тэгээд
соёлын дэргэний ажилтан дөнгөж төгсөөд сар болоо соёлын дэргэний ажилтан цол ингээд ингэр дээр авчихгоо. Би өөрөө шоконд ороод ичээд л дөнгөж оюутан ширээнээс ингээд соёлын дэргэний ажилтан болчихлоо. Тэгэд би тэр наадан дуусаад маргааш нөгөө дээрээс нэн тэнд газар дуулаад явж байхдаа би залуу дууч ингээд зарлуулаадсан байхгүй. Тэгсэн чинь сүүлд бас нэг эрхэм уран бүтээлч надад таарад чи ингээд төрөөс өгсөн ингээд сайд нь гардуулсан ийм олон нийтийн нүдэн дээр ингээд тэмцэн дээр авсан шагналыг чи ингээд гарч ирэхгүй. Би ичээ санаа зовоод байна гэсэн. Тийм байхгүй шууд одоо зарлуул. Тэгэд эхнээ зарлуулах жоохон онцгой өгсөн. Тэрнээс хойш тэл дасцсан. Тэгсэн чинь соёл урлагийн сургалтыг соёлын дэргэний ажилтнанд төгсгдөг болчих гэж тэр үед бас сонин манагаар ярьслаг гараад. Тэгээ миний нэр мэрэг дурдсан байсан. Тэгээ тэрэнд их ичээд санаа зовдсон. Тэгээ сүүлдээ л одоо ингээд бодож байхад бол юунд нь санаа зовдсон гэмээр л санагддээ шүү дээ. Тэгээд би 10 онд тэр нааданд дөрүүлээд 11 онд би шууд бүхэн өргөн тоглолттой байсан. Энэ дээрээс нь бол одоо шүүгчтэн жанцсан нуруугаа долгор багш тэр олон хүмүүс байсан. Тэр хүмүүс бол надад ихэлсэн. За энэ бол хариуцлага шүү тэр мантахаа. Чи одоо ингэж олон түмний өмнө ийм олон уран бүтээлчээс ингэж нэг дур ойронд орсон чинь одоо энийг алдахгүй сайхан уран бүтээлийг хэрэгтэй. Энэ соёлын дэргэний ажилтан гэдэг цолыг чи одоо цааш нь өргөжүүлж одоо баталгаажуулах хэрэгтэй шүү. Тэгээ тэрнээс хойш би шамдаж яг жилийн дараагаар Монгол Өхөө өргөнд анхныхаа тоглолтыг соёл урлагийн сургалт өгсөд 1 жил болоод би тоглолтоо хийсэн. Тэгэд тэр үе чинь хөлрөл зүүдний шоошиг өсгөх гэх мэтийн доонод гарцсан. Тэгээд 13 онд 12 онд архалдуу гараад нэг нэргүй архалдуу чи нэг жил явсан. Нэргүй өгөөгүй те. Тэгээд цацагдаагүй. Тэгээд би бас нэг ганц хоёр ингээд 11 онд би бас 21 аймагт орсон. Тэгээд явж байхдаа би өмнө говьд явж байгаад дундах үг мөг нь бас галав шанхын манхын гэдэг үг мөг байгаа юм чинь энэ өмнө говьд дээр нэг дуулчих гэдэг. Тэгээд би гар тайзан дээр гараад би энэ дунд нэр өгөөг байгаа. Удахгүй бас нэрийн өгнө клипийн 5 хүн хүлээж аваарай гэд дуулаад доосон чи айгүй гоё хүлээж авсан байхгүй. Тэнгүүд толгойд нэг юм орж идэм. За энэ ч одоо цоошин дөг ингээд хүмүүс ийм гоё хүлээж авна. Амар гоё тасралтгүй алгад ташаад л ингээд л гоё хүлээж авсан. Тэгээд би за ер нь энийг очиж бас нэг клипийн FM радиогоор өгье. Телевизээр дээр клипийн гаргая. Бас хүмүүсийн дуртай дуулж мэдэх юм байна гэд. Тэгээ гаргаад ерөөсөө нэг 12 дооны дотор л ерөөс ингээд шуугаад л айгуу гоё байна гэл ингээл ихэлсэлтэй. Тэгээд одоо хүртэл бас нэг 4 жил болж одоо хүртэл бас ирчээ алдахгүй л хүмүүс сонсгоо ингээл байгаа л байна. Маш олон хүмүүсийн магадгүй урлагт уруу татуулсан байх, дуучин болгосон байх. Түүний нэр одоо нэг улаан фэн манай болдруу байна шүү дээ. Түүнтэй холбоотой сонирхолтой түүх болоод хүн болгон мэдж байгаа. Энэ бяцхан аврахтай бас энэ жил бас уулзаж яг жинхэнэ тайзан дээрх өөрийнх нь тэрийг хүсэл мөрөөдлийг биелүүлж төр мандах бас бөхөргөний тайзантай гайхамшигтай билгийг бас биелүүлсэн тийм ээ. Тий. Ой шанхи аргамжид тэндбэ удууд мөнгөгээ айзнаа хэсэгнэсрэ ясм бүдгээ усэгэ Манай эхнэрийн одоо ойрхон хамаатай. За. Бас тодорхой хэмжээ мэддэг байсан байж тээ. Үгүй ерөөсөө намайг ч нэг төр авах гэж сайн мэдэн л бүр ийм баг хасаад. Би чинь зам увс руу яваад одоо очиод нэг манай хадмынхан чинь ингээд нийлээд нэг 12 тайл. Одоо дуучин бурмаа гэж тэр чинь яг одоо манай эхнэрийн манай хадмаа амдэрсэн дүү нөхгүй. Тэгээд ингээд яг нэг 12 тайл нэг ингээд ийм ногоон зүлгэн дээр буучтай. Тэгээд би чинь 2007 оноос 8 оноос ингээл банк жил болго очдөг. Тэгэхэд гараагүйс эхлээд хөргөн болж очиход сүйд өтсөн чинь нэг жоох юм гарцсан байсан. Тэгээд дахиад нэг өтсөн чинь юу жоох юм учиргүй хаяанд их гоё цор цорго дуулаад авахгүй юу. Тэгэд энэ хэн дуулаад байгаа нааша дуудчих гээд тэр үед чинь би ч бас нэг ганц хоёр дуу гаргацсан. Бас тэгээ архал дөнгөж гарцсан. Яг нэг хүмүүс ингээд уужигдсан байдсан. Тэгээд нөө нөхөр чинь цээж нүцгөө ороод ирсэн. Алий ч дуулаадах гээд би бичлэг хийсэн. Анхны бичлэг би хийсэн. Тэгээд айгүй өөрхөн дуулаад тэгээд би шууд тэрийг Улаанбаатар тэрэнгүүтээ шууд фейс дээр тавьсан байхгүй өөрхөн фейсбુક дээр архал дог маань ингээд дууллаа. Дуу маань ингээд тавьсан. Тэгээд тэр нь бужигнаад л бүр Монгол туурахтнаар бол өөр Монголоор ч болоод Казахстанаар ч болоод Бурайдаар ч болоод эндээ ч бүр шуугуулаад л бүр айгүй бол 40-50 сая хүн үтсэн ч байлоо. Тэр замбраага алдсан. Тэгээд би ч бас нэг өдрийн жоох хөөхтэйг бас хамаагүй ингэж яаж бас болохгүй гэж бодоод
хүн болгонд харалт гараад нэг үзүүд яваал нэг уцаа ингэж дуулуулаад байдаг. Нэгэд тэр нялх хөвгт чинь бол их хэцүү дарамтайгаа. Хоёрт бол байнга дуулаад байхад тэр боловсроогоо хоолоо бол айгүй гэмтэх магадлал өндөртэй учраас би тэгээд ер нь жоохон ингээд орхисон. Тэгэд орхисон чинь л хүмүүс надаас байнга асуудаг. Хоёр цуг дуулаач л гэдэг. Тэнгүүт нь битээр цуг дуулвал яах вэ гэд би нэг пэйж дээр зураг тавьсан чинь ерөөсөө нэг 2-3 цагийн дотор 10-аад мянган лайк болоод явчлаа. За тэгвэл ерөөсөө их хүссэн байж. Хүмүүс ер нь их хүсээд байгаа юм байна гэдгийг мэдрэнгүүтээ дууг дуудаж авцраад архлыг дуулаад тэгээд шууд дуулаад маргааш нь клипийг нэгээл цац тавьсан л да. Тэгээд шууд л бас өвөр Монголын хаттын сайтууд дээр бас татж аваад гэл яг цаг алдалгүй тавьсан байлээ. Тэгээд хүмүүс л айгүй их хүсүүлсэн би Нүнжигтэй Монгол тоглолтын дээр гаргаж ирээд тэгээд дууссан хүмүүсийг бас би нэг удаа ч гэсэн бас жоохон баярлуулсан болов уу гэж бодож байна. Тэгээд бас хажуугаар нэг зовлонгоод янз янз ярианууд их явдаг тийм. Хүүхдэр шоу хийлээ гэх юм. Би ч бас өөрөө их жоохон эмзэг талтай. Ерөөсөө нэг хүнд нэг буруу юм одоо муу юм хийж чаддаггүй тэгээд их санаа зовдгоо. Тэгээд ерөөсөө волейбол яшиг. Айгүй олон тоглолт урилгууд ирсэлтэй. Цуг ирээ. Тэ Солонгост одоо ирээч өвөр Монгол руу ирээч. За мөн энд мөн маш олон төлөө зөөдөөс ингээд ирээд манайд ярилцлаганд орооч. Лөвөө палст ингээд тоглолтын цуг орооч. Бөхөөргөн тоглолтын цуг орооч. Би ерөөсөө орохгүй гэсэн. Ашиг боли. Ингэж хэлэн болж хуантнаар ингээд янз бүрээр хэлүүлж явснаас зүгээр энэ хүүхдийг ч амраа. Би ч өөрөө амраа. Мөрөөр уран бүтээл. Тэгээд чи тэр банкны реклам тоглоод өгөөч, тэр юуны даатгал реклам тоглоод өгөөч, тэр морины юуны реклам тойр цуг тоглоод өгөөч гэдэл бүрээстэй. Айгүй зовлонтой. Тэгээд би сүүлдээ за дүүгч шалах амар бас дээрээс нь айгүй хол байдаг. Увсын сургуульд сурдаг юм чинь. Тэгээд хол байдаг нэг бодлын тэгээд амар намжсан. Тэгэхгүй бол тэр чинь нэг алхам ийгээл нэг зураг тавихад доор нь хүүхдэр шоу хойлоо, хүүхдийг уруу татлаа. Наад хүүхдийнхээ хоолой гам би бүхнөө мэдчихэж шүү дээ. Тэ. За наадхаа ингээл айгүй дарамттай тэгээд. Тэгээс өөрөө тусдаа уран бүтээл хийгээд л явсан. Тэгээд тэр нэгэн түүх болвол одоо ингээд түүх болоод үлдчихлээ тийм ээ. Сайхан дурсамж. Одоо тэгээд мань нөхөр одоо тэнд сураад боловсроод хизээ нэгэн цаг цагаар хагалах нэг хантай уран бүтээл болохыг үгүйсэхгүй юм аа. Гэхдээ ер нь бол би одоо хараан дотроо байлгаж байгаа. Янз янзын хүмүүс бол одоо аав ээж нь малчин хүмүүс одоо аав манад ирсэн байж байгаа. Малчин хүмүүс хүн ирээл за энийг нэг юм дуулуулъя гэхэд тэгээд хэл байлгүй дээ гэж бодож байгаа. Тэр чинь бас тийм байхгүй бас учиртай начиртай байх хэрэгтэй тийм ээ. Дуул гэсэн дуулсны болгоны дуулах юм бол тэр чинь чанартай дуу, чанаргүй дуу байна. Ямар байдлаас юм сая сүүл бас нэг дуу дуулсан байлаа. Өвөр Монголын дуу тэгээд надаас эхлээд асуунгууд нь би гээгүй наадах чинь боломжгүй баха над дуу мөн өөрт нь таарахгүй юм шүү гэдгсэн. Тэгээд надаас уурлаадсан надаас араар ирээд аав ээжтэй нэрээ дуулцсан лээ. Бичлэгийн шаардлага хангаагүй. Клипэн дээр дүрсэн шаардлага хангаагүй. Ингээд хор чин тэр ард түмэнд энэ хүүхдийн чин нэр хүнд нь дээрээс нь одоо ингээд яаж хүрсэн тэрнээсээ тэгэл муул яваад байвал бас тийм. Тэгээ би бол одоо энийг дуулуулахгүй гэж бодож байна. Сайхан хичээл номд нь шамдуулаад хоолойг нь жоохон байлгаж чад хүмүүний шилжилтийн нас гэж юм гарч ирнэ. Шилжилтийн нас ирэхээр хоолой нь бүдүүрээд 90 цент хүрээд ирэнгүүт одоо нэг унгаа авьяас дуул одоо хоолойн дээр нь янзалж дуучин болох хэрэгтэй байхгүй. Энэ хүүхд ирээдүг баллах юм бол одоо би шууд хүн болгоны өмнө дуулуулаад л 21 аймгаар дагуулж яваад л гадаадаар дагуулж яваад л ингээд одоо мөнгөний хойноос ингээд явна. Гэтэ надад тийм сонирхол байхгүй. Энэ хүүхдийг би бодож байна. Ирээдүг нь харилж байна. За тэгэлгүй яах вэ? Энэ бол гайхалтай нэгэн түүх байлаа. Тэгээд гангараа нэвтрүүлэг маань урилга аваад хүрэлцэн ирсэн. Дахин баярлалаа. Тэгээд гангараа гэхэлэр өөр чинь хувьд харахаар Монгол дээл хувцс. Яг энэ баяр наадмын өдрүүдээр хамгийн их одоо хэрэгэлтэй хүн бол өөрөө баг. Хичнээн төрлийн одоо тоглолтын хувцснуудыг орохгүйгээр юу амьдралын дээл болон гоёлын аксерны зүйлс хэрэг цуглуулдаг. Цуглуулгад чинь байна. За ер нь ямар урлагаар үйлчлүүлдэг. Би нэг дээлэл их чухал л да. Уран бүтээлчүүний хувьд тоглолтын дээл, за тэгээд энгийн наадмын дээл, цагаан сарын дээл. Би ер нь яг тоглолтын дээл тусдаа юуны энгийн дээл тусдаа гэж нэг тусдаа ялгахыг нэг боддгүй. Аль нь нэг байвал зүгээр юм шиг санагдав. За бүр нэг морин дээр очиод нэг тоглолтын дээлтэй суугаад байлтай шүү тийм ээ. Тэгэхээр яг нэг бүр өдөө
мөр ман жонохтой өдрөө нөмөр жунтдаг тийм хүмтэй дээлмэлээс байна. Дээрээс нь гадна нас нэг наадан дээр сайхан өмсөд дуулчих нэг дээл байна. За тэгээд тэр дээлээ бас энгийн урлагийн дээлэхээр л бас ингээд одоо хөө хоортаг би бас болчиход байна. Тий. Юу нэг клипэн дээр гарч байгаа хувцас загварын дизайны одоо зөвлөгөө хийн өгч байна. Өөрөө юу гэр бүлийн ойр тойрны хүмүүсээс үү За янз нэг бүр стилист гэж хүнтэй байна уу? Үгүй тийм байхгүй. Зүгээр янз бүрийн өөрснөө эхнэртэйгээ ярин. За дээрэс нь тэр хувцас хийж байгаа би торох салоноороос дээлээ хийлгдэг. За мөн туул гэдэг нэг бас хуваарай дээл хийдэг их ч байгаа. Урлагийнхны бас олон хүн дээлээс. Тэгэл очиод саналаа яриад ингээл зурган дээрээ зураад эндээ ийм байвал ямар уу гэж загвараар нь ярилцаал. За тэгэл хийчихгээл тэгэл хийчихсэн шүү дээ. Устдаар бол нэг тийм амар тустай стилист янз бүрийн бол байхгүй. Зөв. За 2017 оны нам одоо удахгүй наадам боллоо. Баяр наадмын таамгийг бас ярилцъя л да. Одоо бас өөрөө сууяач. Уян дээр өөрийнхөө ер нь хэр явах тахах гэж бодож байна. Энэ жилийн мэдээж хэдэн галуудаараас явсан байлгүй хиний адуу байна. Бас бөхчүүдээс соёлаа. Бас энэ жас үзүү дөрөнд үлдчихсэн үйл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас бөхчүүдийн энэ жилийн өнгө төрх ер нь хэр байгаа бол саяны бас хэдэн сорилон барилгаанууд сая хаварчингаал боллоо. Нилээ олон барилгаанууд боллоо. Бас харсан л баг бөхчүүдийг. Би нодон төрийн наадам данхуудаагаа соёлон мордуулсан юм. Өөрийнхөө мөрийг. Төр хөрөнгөд мөр байдیں۔ Дундгууд их олон төрүүлсэн олон харагдсан. Дундгой наадамдад бас харагдсан тийм үрээгээ би мордуулсан. Цэвэр Монгол үрээ. Мордуулчаад сайхан үлээгээд эргээ төд бодлого гараад ирсэн. Саялаа гараад ирсэн. Дундгой нь 3 хурд үрээтэй цуг, 2 хурд үрээтэй цуг тэгээ уруулаа гараад ирсэн. Яас юу болсон гэсэн чи релизгээ асчлаа гэдэгсэн. Тэгэхээр би айгүй их гомцолтой энэ ямар учиртай цэвэр Монгол адууг релиз гэж асч байгаа юм. Релиз адуунуудаас орж ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бас би гайхчихсан. Тэгэд одоо нэгэнт би тэнд буцаж очиж нэгэнт наашаа гаргах цаадаг асуудал төрүүлж очиад яах вэ? За дараа жилийн наадмаар оролдоно да. Би бол яах вэ? Төрийн наадам зүгээр л нэг сайхан тоосоо өргөд, морины тоосыг өргөд хямраас сэргээл гэж бодсон. Тэр бол өнөөдөр айрагдах нь чухал биш. Хоцрох нь чухал биш. Хаагуур ирэх нь чухал биш. Зүгээр бас нэг эр хүн байна тийм ээ. Монгол бас эр хүн бол төрсөндөө Монгол төрийнхөө наадам соёолон мөр гэдэг чинь бас эр хүний юмроо. Тэгээд эргээ хасагчлаагаа гараад ирэнгүүт над жоохон онцгой санагдсан. За энэ жилийн хувьд бол бас одоо релиз Монгол моринд оролдуулдаг гэдэг зүйлүүдийг бол уяач ганц би биш. Монголын бүх морин шадар сайт тийм бас шийдвэр гаргачаад байгаа шүү дээ. Монголын морин тайртай бүх хүмүүс энэ дээр бол яриа нэг байдаг. Яг релиз одоо Монгол адуутай оролдуулахгүй гэчээд оролдуулаад байгаа. Энэ бол ойлгомжтой байгаа. Тэгээд энэ жилийн наадмыг харж за зүүн унжин гар бол бас жоохон нэлээд релизүүд бас мордсон байлаа. Нэг бол хүн болго мэдж байгаа. Тэгээд энэ жил улсын наадмаар бас улсын наадмаар бодлонгоо сайхан Монгол адуугаараа уралдах болтгоо релизтэй сайхан уралдах болтгоо л гэж. Ерөө олон сайхан газрын одоо хурдан буянгууд цугласан улсын наадам бол үнэхээр гайхалтай сайхан болдог. За бөхчүүд дээр. За бөхчүүд бол одоо морин дээр ярихад бас олон сайхан одоо тэр аливаа азраг тий олон одоо Монгол хайр за мөн тэргөө хонгор гэж одоо манай галын бас азраг байгаа. Сая говь алтаа улсын бас төрүүлсэн. Гэх мэтлээ одоо ингээл дээрээс олон хурдан буян байгаа. Эндээс одоо ингээл сайхан шимтэж үзэндээ. Тэглэг байх уу. Тий. За бөхчүүд бол одоо сайхан барилж байгаа ах нарч байна, найзууд ч байна. Мэдээж нутгийн бөхчүүд хэлэмжгүй л ба. Дүүнерч байна. Одоо нутгийн бөхчүүд гэхээсээ илүү бас одоо сайн барилж байгаа хүмүүсээ бүгдийг дэмжинэ. Тэ? Тэр чинь бол одоо харгуу сайхан бүгд л яг хүчээ үздэг. Барилдаа юм чинь тэгээд бүгд л сайн барилдаасаа тэр энэ гэж нэр зохиод одоо юм олон сайхан бөхчүүд адилхан бэлтгэлээ хийж байгаа учраас тэгээд азтай нэг сайхан аав хүн шин залуу одоо аймгийн цолтой бөхч төрүүлэхийг юм байна гэх тийм ээ. Сайхан заан цолтой нөхөр авраг болгох юм билүү тийм ээ. Тий, одоо ч 2000 хэдэн оноос хойш үлээ дараалж өсгөө аврагаас хойш дараалж төрүүлсэн бүх гараагүй байна гэж байгаа. Тэгэхээр юу гэхээр шин бөхчүүд дандаа гарч иж байна гэсэн үг шүү. Гэнт одоо хүмүүс их гарч иж байгаа. Одоо бол улсын наадмыг таашгүй. Одоо би бас гэртээ ер нь үздэй. Стадионд очиж үзэхээр бас ингээд холдоод жоохон халуу цаад нэг бол бороо ороод салхи ингээд л нэг жоохон товхгүй даа. Гэртээ сайхан өшгөө ааж гал тэгэл нэг сайхан махчинж гал үзчихсэн сайхан шүү дээ. Тий. Тэгэл одоо шовгийн дөрөв үзүр төрөө болоод ирэхээр чинь тэгэл ганц хоёр найз нөхдүүд үлдчих юм бол тэгэл таазраа хүрэн штэ өсөд босоод ашгараад
татаа тунгаарыг хуучин тоглоом болон бид гардаг байсан тийм ээ. Надаа манай редактор ингээд 4 ийм асуултууд бэлдсэн байгаа. Нэгийг сонгоод би бас нэгийг сонгоод 10 үгийг тус бүртээ аваад үйлдэлээр бие биендээ тайлбарлаад таалгая. Тухайн үгтэй холбоотой үг болон ярих шаардлагаар нэг хоёр тийм тоочны үгнүүдийг бол хэлж болно. Тэгэхээр дэлгэрэнгүй бол тайлбарлахгүйгээр. За. Тий. Үйлдэл яасан чинь нэг эвгүй санагдаад байна. За сууж байгаа л хоёулаа суудал дээрээсээ ич тийм. Боломжгүй болоо тэгээд босч жагаад ганц нэг явна да. Гэл ингээл байж байгаа шүү дээ. Юу юм? Морь. Тий, тэгээд ашиг цаашаа ингээд Морь адуу юм уу? Ааха. Адуу азраг. За. Тайлбарлахад үг орохгүй бол эвгүй юм байна. Азрагны одоо жолооддаг. Азрагны жолооддаг хазар. За. Тий. Ингэхгүй бол хазар гэдэг ч одоо өөр юуг тайлбарлах юм те. Ингэлтэй шүү дээ. За энэ бол амархан бах уу. За айраг. За. Сайн байна. Энэ одоо яах? Ингэж байгаа одоо ингээд сайхан уртын дууч. За. Яг л уртын дууч харагдлаа сая. Тий. Энэ одоо юм ургамал байгаа байхгүй юу? За. Тэгээд ингээд өргөстэй юм уу? Тий, бас ингээд цаашаа ялээд авах хэрэгтэй. За, өргөстэй цэцэг халгаа. За. Их л хурд чадсан цэцэг байна шүү дээ. Тэгээ энэ бол одоо ихчүүд их дуртай л одоо нэг юу юм? Харууг. За. Бодчих жоо юм уу те сая. Тий. Гүнийг хөл бодчихлаа гэж ойлгож байна. Энэ одоо ингээд Ламхай гэж аваад дэлгэрүүлээд багш. Тий, дэлгэрүүл. За. За. За энийг одоо юу тайлбарлах юм бол? Бөө. За тийм тэгээд цаашаа өшөө. Бөө, лам, хуурга. Сахиус. За, сахиус тий. За. Сахиус. За энийг бол би өөртөө тайлбарлаж байгаа. За. Хэдүү нэг болцсон уу? Одоо нэг байна. За. Тий одоо ингээд энийг бол одоо ойлгоч. Бүх. Тий өшөө. Монгол бүх даваа, дивэ. Тий дахиад. Дивэ, шаваа. За. Болцсон лээ. Болцсон. Энэ хаалкийг одоо би одоо үнэхээр мэдгүй. Хаалк. Яа над нөхч яадаг л би одоо үзэг болохоор мэдэхгүй. Нөгөө бүрд дог арслан нэг ингээд зургийн төцөө хаалт гэдээ орн битсэн тэгэхээр би одоо тийм юм байдаг болоо. Хаалт гэж нэг ногоон амтан байдгүй юу? За нэгт 2 минут гарантай болсон байна. За энэ өөр чинь хаасан үгнүүд тийм ээ. Азраг, хазаар, айраг, уртын дуу, халгай, тарвах, далайлам, сахиус, хаалк, дэвэ шаваа гэсэн үгнүүд байсан юм байна. За тэгвэл одоо миний бий. За би цаг явсан. За наадам ихлүүлдэг нэг ийм ширхэгтэй ийм 9 цагаан төг. 9 цагаан төг. Дөрвөн бэрх шагаа. За дөрвөн бэрх. Хоошур. Юу. Ни. Бүжиг Монгол үжиг бийлгээ. За зөв. Бийлгээ. За нэг юм. Сэлбэр. За сэлбэр. Чиний үлээ. За юу юм бэ? Хөдөө ашигладаг. Арга төвхтэй. Арга савар. За нэг эмээ өөнөрийн хэргэлдэг. За минийх хөө. Энэ. Бүгд энэ. Юуны эмээ өөгийн за эмээг авдар байна. За морин ор. За морин. Наяа. Гэр барих гэдэг чи одоо тэр маань нийтдээ төслөөр гэр за Монгол гэр. Тий. За энэ ч одоо бас ямар их зүйл те. Нэг юм. Нүдээлэдэг. Ханд үлгцэн гаргаж ирж байгаа л төвшөндөө тавьж. Борцоо. За. Минутыг 20 секунд 30 секунд. Айгуу тодорхой гоё хэлж ин л да. Ханд их айгуу удаа удлаж бол нүдэд идэв гэхэр чи яг л борцоо. Юу нь бол Монгол ахуйтай холбоотой бас үгнүүд баг шиг байна тийм ээ. За. Юу нь бол Монгол ахуйтайгаа бас ойрхон бас тайлбарласан чи бас шууд сайн хэлээд байна ойлгоод мэдж байна. Сайн байна. За тэгээд нийт наадамчи олондоо ирж байгаа наадмын сайхан мэдлэгийг бас хоёлаа хүргэе. Ер нь энэ жил бас мэдээж төрийн хөх баяр наадамд сайхан хурдан ажнаануудаас сойх гэж байгаа юм байна. Нийт наадамчи олондоо зориулсан баяр мэдлэг бас хүргэж. За.
Ардын ёслолын 96 жилийн он баярын 96 тий. 96 жилийн он баярын мэндийг хүргье. Тэгээд наадамч олон маань тэн жотоод л сайхан наадахыг өрөөж байна. Тэгээд олон сайхан уяачд маань урдан мордон уйж. За мэрэгэн сайхан сур арваачд маань сайхан одоо сумн оновчтой мэрэгэн байхыг хүсэж хүчит бөхчүүд нь бяран тахирсан сайхан эрттэй байхыг өрөөлийг дэвшүүлье. Монгол зун олон маань сайхан наатаарай гэж хүсмээр байна. За тэгэлгүй байх гэдэг өнөөдөр урилгын хүрэлцэн ирсэн манай зочин Монгол улсын солийн дэргэний ажилтан аймгийн алдарт уяач. Тэ. За тэгээд өшөө цол гуншин залаан дээрх тэмдэгтүүд нь нэмэгдэх болтугай гэж. За баярлалаа. Тэгээд өрөөлийг үргээ тэгээд өшөө сайхан нэгэн сар уран бүтээлийнхаа одоо юу гэдгийг нээлтээр тоглолтын өмнө сайхан ярилцлагаар хойлоо удахгүй намраас уулзъя. За тэгээд сайхан надараа. За баярлалаа. За Эспен телевизийн гангараа шоу маань үргэлжлэн тав хүндээ бүрсээр байгаа. Тэгээд Эспен телевизийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн авна.